За энэ удаагийн хамжилтэгэхээр GTK Turbo гэх GTK цувралын ерөнхийдөө сайжруулсан хөлбөрийн зураг болон бүтцийнх нь зураг нийл осон талаар ярилцгаая. Ер нь бол GTK 3-ын сайжруулсан загвар гэж ойлгож болох юм шиг байна. Загварын хувьд бол ерөнхийдөө GTK 3-тайгаа маш төстэй. За өмнөх GTK 3 болон энэ GTK Turbo 2-ын одоо бүтцийг харьцуулаад харах юм бол GTK 3-ын хувьд бол ерөнхийдөө бүтэн Zoom X зөвлөгч болон пластик шанкаас бүрдсэн байсан бол энэ удаагийн Turbo Zoom X уулавч, Zoom X midsole Кошлан зөвлөгч болохоор хүрээг нь хийж өгсөн. За шанкийн хувьд болохоор шанк буюу тулгуурын хувьд carbon fiber автанг ашиглаж өгсөн гэх мэтчлэн маш өндөр технологиудыг ашиглаж өгсөн харагдаж байна. За ийм үнэтэй зөвлөгч болон carbon fiber автанг ашиглаж өгсөн болохоор үнэ нь бараг $250 байх гэсэн таамаг бол байна. Гэхдээ бол энэс ч үнэтэй гэж магадгүй юм шиг байна. За сүүлийн үед бол ерөнхийдөө хятад брэндүүд ч тэр өөр бус брэндүүд ч тэр үнэтэй зөвлөгч болон carbon fiber автангийн хослолыг ашиглаад $200-аас дээш үнэтэй бүсүүдийг нэлээх гаргаж байна. За жишээ нь одоо Way of Fate загварын 10 болон 11 загвар нь $200-аас дээш гарсан бол сүүлд Puma All Pro Nitro Elite гэх пүүз болохоор $250 үнэтэйгээр гарч байгаа шин. Ер нь ирээдүйд ч гэсэн сагсан бөмбөгийн пүүз carbon fiber автан болон үнэтэй зөвлөгчийн хослолын тэр зам руу чиглэж явах шиг байна да.